За сайн байцгаана уу? Эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлалын итгэмжлэлийн албаны мэрэгчлэн бор байна. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө сургалтыг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн сургалтаар бид нэр одоо эмийн аюулгүй байдал хоёрдугаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын судалгааны аргууд гэсэн ийм хоёр төрлийн сэдвээр бол чанарынхандаа бол сургалт явуулахаар бэлдсэн байгаа. Тэгээ эхний одоо сэдвийн хүрээнд ДМД Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зөвлөх оюун эмч одоо илтгэлээ тавина. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд манай эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлалын итгэмжлэлийн албанаас зохион байгуулж байгаа эмийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх судалгааны одоо ямар аргууд байдгийг хоёр дахь ихтгэл нь болохоор тийм сэдвтэй. Эхний миний ярих ихтгэлийн сэдв болохоор эмийн аюулгүй байдал гэж юу юм бэ гэдэг энэ талаар та бүхэндээ мэдээлэл өгөхөр бэлдсэн байна. За тэгэхээр яагаад энэ эмийн аюулгүй байдал чухал вэ гэдэг асуудал мэдээж тавигдана тийм ээ. Тэгэхээр энэ эмийн аюулгүй байдал гэдэг асуудал бол ердөөсөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх одоо хамгийн түгээмэл арга хэмжээний нэг. Өөрөөр хэлбэл эм олгож гэн, эм бичиж гэн, эм тариа, эм бэлтгэл тэй холбоотой асуудал бол угаасаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг хэлбэрээ гэж ингэж ойлгож болно. За тэгээд энэ эмийн аюулгүй байдал яагаад ингэж дэлхийд дахинд их чухлаар тавигдах болсон бэ гэхээр эм тариа, эм хэрэгсэл, эмтэй холбоотой за хуучнаар бол нөгөө алдаа зөрчил гэдэг ярьдаг байсан л да. Одоо бол нөгөө эрүүл мэндийн сайдын 466 дахь тушаалынхаа дагуу хэдүүлээ нөгөө эмийн алдаа зөрчил ер нь одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алдаа зөрчил гэж ярихаасаа илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад тохиолдох одоо тохиолдол гэж нэрлэдэг болсон байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдол гарсаар байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж явах явцад одоо санамсаргүй тохиолдох ийм тохиолдол эрсдэл бол тохиолдсоор байна. Бүр өдөр тутамдаа тохиолдсоор байна. За энэтэй холбоотойгоор энэ эмийн аюулгүй байдал гэдэг асуудлууд бол маш чухлаар одоо тавигдаж ирсэн. За тэгээд энэ эмийн аюулгүй байдалтай холбоотой ямар асуудал байна вэ? Асуудал юунд оршиж байна вэ гэдэг одоо асуудал гарна тийм ээ. Тэгэхээр эмч ингээд нөгөө эм тариа бичгтээ эмийн одоо жор бичлэлтийн алдаа эмнэлгийн эм захиалгын 7% бол эзэлж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа шалтгааны 52% нь гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ эмийн аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор ийм тохиолдлоос болоод эмнэлэгт хэвтэх одоо асуудал гарч байна. За эм тарианы тунгийн асуудал гарна тийм үү. Тэгэхээр эм тарианы тунгийн 8%-ийг нь эм тариаг хэрэглэх үедээ гарсан алдаа эзэгж байна. Ялангуяа одоо судсаар хэрэгжилж байгаа эм тарианы тунгийн хувьд илүү ийм өндөр байгаад байна гэдэг ийм судалгааны үр дүнгууд гарсан байна. За бас нэг судалгааны үр дүнгээс харахад бол эмийн сангаас олгож байгаа одоо эм тарианы одоо эмийн сангийн үйл ажиллагаатай холбоотой гарч байгаа алдаа нийт нөгөө түгээгдсэн олгогдсон эмнэлгийн хэрэгсэл эм тарианы одоо 0.4-өөс 24% хооронд ингээ хэлбэлцэж байна. Ийм судалгааны дүн байна. За дараад нь болохоор эмнэлэгт хэвтэлт. Юу одоо жишээлбэл өвчнөө улмаас эмнэлэгт хэвтдэг дээ. Гэтэл эмнэлэгт хэвтэлтийн 4.3% нь болохоор сэргийлж болох ийм эм тариатай холбоотой алдаа зөрчил тохиолдлоос улбаатай байна гэдэг ийм судалгааны үр дүнүүд гарч байна. Тэгэхээр асуудал бол энэ эмийн аюулгүй байдал гэдэг бол ийм судалгааны үр дүнгуудээр
одоо нотлохоо болж гарсан байх юм аа. За ингээд нөгөө им тариа олгох, бичих эсвэл одоо юу гэдгийг тунтай холбоотой ийм алдаа зөрчил тохиолдлоос болоод хэвтэн эмчлүүлэгчдийн ердөөсөө 2 хүртэлх хувьд нь нэлээд тийм ноцтой хор хөрөл учирж байна гэдэг ийм судалгааны үр дүнгууд байна. За тэгэхээр асуудал бол байна тийм үү? Өөрөөр бил эм тариатай холбоотой, эм бэлтгэмэлтэй холбоотой ийм асуудлууд, проблемууд бол байна тийм ээ. За ер нь бол энэ эмийн аюулгүй байдал гэж юу юм бэ гэдэг асуудал гарна шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ эмийн аюулгүй байдал гэдэг бол ердөөсөө энэ аль болох нөгөө эмийн гаж нөлөөнөөс зайлсхийх. За энэ эмийн жор, бижилт, олголт, түгээлт, захиалга тунтай холбоотой энэ эмийн үйл ажиллагаатай холбоотой энэ алдаа эмдэгдэл, зөрчил тохиолдлоос аль болохоор зайлсхийх. За нөгөө талаараа энэ эм тариа эм хэрэгслийн хэрэглээг ер нь аль болохоор оновчтой болгох ер нь болж игэл одоо цөөлөг ийм асуудалд бол энэ эмийн аюулгүй байдал мөн чанар оршиж байна гэж ингэж үздэг юм байна. За хэдүүлээ өшөө ингээд эмийн аюулгүй байдалтай холбоотой ойлголт энэ мөн чанарыг аваад үзье л да. Тэгэхээр энэ эмийн аюулгүй байдлыг бол ерөнхийдөө авч үзэхдээ 2 талтай гэж үздэг юм байна л да. 2 талтай энэ эмийн аюулгүй байдалтай холбоотой энэ мэдээлэл, энэ ойлголт бол 2 талтай. За нэг талаасаа ангаа ухаан талаасаа эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой нэг тал. За энэ юу гэсэн үг вэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээнээс улбаатай гарч байгаа санамсаргүй одоо алдаа, зөрчил, осол, хор уршигт аль болохоор өртөхгүй байх. Энэ нь өөрөө эмийн аюулгүй байдлыг хангана гэсэн үг байхгүй юу? За нөгөө талаасаа эм тариа, эм бэлтгэл хэрэглэх явцад гарч байгаа эмнэлгийн энэ алдаа, зөрчил тохиолдлыг өөрөөр хэлбэл ер нь энэ эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой ангаах ухаан талаасаа эмийн аюулгүй байдлыг авч үздэг юм байна. Нэг нь. За одоо нөгөө 2 талтай гэд нөгөө тал нь болохоор үйлчлүүлэгчийн талаасаа энэ эмийн аюулгүй байдлыг хангах учиртай тийм биз дээ. Өөрөөр бил нөгөө өвчтөн, үйлчлүүлэгчийн ар дээр хэрэглэгч нийт хүн амын зүгээс эмийн аюулгүй байдлын мөн чанарыг авч үздэг юм байна. Өөрөөр хэлбэл за би энэ эм тариаг хэрэглэлээ. Одоо юу гэдгийг даралтны эм уулаа, чигрээ шинжингийн эм метформин тариулаач гэдэг юм уу те жишээлбэл. За тэг бөөрийн өрөвслийн эсрэг эм уулаа. За цочмог өрөвслийн эсрэг эм тариа хэрэглэлээ гэж бодъё. Тийм үү? Гэтэл би энэ эм тариануудыг хэрэглэх явцад энэ эм тарианууд надад аюулгүй байх уу? Би энэ эм тариаг хэрэглэх явцдаа надад ямар ч одоо аюул эрсдэл байх уугүй юу гэдэг талаасаа эмийн аюулгүй байдлын мөн чанар оршдог юм байна. Тэгэхээр энэ эмийн аюулгүй байдал 2 талтай гэж сая хэдүүлээ ярьлаа шүү дээ. Ангаа ухаан талаас өөрөөр бил эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцад гарч байгаа осол, гэмтэл, зөрчил тохиолдол эрсдлийг хэлж дээ тийм ээ. Нөгөө талаас үйлчлүүлэгчийн ар гэр ах トゥ амрах садан үйлчлүүлэгчийн талаас гарч байгаа асуудал. Тэгэхээр энэ 2 талаас гарч байгаа энэ эмийн аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг энэ 2 талыг хоёулаа маш одоо өндөр ач холбогдолтой. Энэ 2 талд хоёуланд нь анхаарлаа хандуулах ёстой. Тийм ээ? Энэ 2 тал хоёулаа одоо эмийн хэрэглээ, цаар хүрээ одоо учирч болох эрсдэл, хор уршигын давтамж, ноцтой байдал энэ асуудлаараа 2 тал хоёулаа тэнцвүүхэн ач холбогдолтой байдгаа гэж үздэг юм байна. За ингээд энэ эмийн аюулгүй байдал та холбоотой ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо энэ эмийн аюулгүй байдалд яаж анхаарал хандуулж байгаа, ямар хариу арга хэмжээ авж байгаа юм бэ гэдэг талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе. Тэгэхээр 2017 онд
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ийм одоо улс орнуудад ийм уриалга гаргасан байна л да. Уриалга гаргасан. Өөрөөр хэлбэл аль болохоор хор уршиггүй, хор хөнөөлгүй ийм тариаг хэрэглэе. Хор хөнөөлгүй ийм тариа ийм хэрэгслээ гэдэг ийм дэлхийн тахны уриалга гаргасан. Тэгэнгუутаа энэ уриалгын хамгийн гол зорилго нь юу гэхээр эх 5 жилд тийм үү? Өөрөөр хэлбэл 2022 он хүртэл эм тариа эм бэлтгэл эм хэрэгсэлтэй холбоотой хор хөнөөлийг, хор урсгийг 50% бууруулнаа гэдэг ийм зорилгыг дэвшүүлсэн. Тэгээд 2022 онд энэ зорилгодоо хүрсэн үгүй юу гэдгийг үнэлэх нь байна шүү дээ. Үнэлж зэгнэх нь байна. За ингээд энэ 2017 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлсэн энэ уриалгын хүрээнд дөрвөн талт арга хэмжээ гэдгийг одоо гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ эмийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгч ба олон нийт ямар үүрэгтэй юм? Эрүүл мэндийн мэрэгчлэнүүд, эмч сувилагч, эм зүүчнэр ямар үүрэгтэй юм? Ер нь энэ эмийн аюулгүй байдлыг хангахад эрүүл мэндийн тогтолцоо өөрөө яаж одоо ажиллах ёстой юм бэ? За энэ эм тариа эм хэрэгсэл өөрөө бас ямар зарчмуудыг хангах ёстой юм бэ гэдэг ийм дөрвөн талтай арга хэмжээг зэрэг цогц авч үзэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо энэ асуудлыг бол дэвшүүлсэн байна. За тэгээд энэ дөрвөн талт арга хэмжээнийхээ хүрээнд тийм ээ хамгийн ихний ээлжинд ямар арга хэмжээнүүд авах нь зүйтэй вэ гэдэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ямар зөвлөмж өгж байна гэхээр эмийн аюулгүй байдал гэдэг бол энэ өвчтөн шилжүүлгийн явцад гарчих гээд байна. За өндөр эрсдэлтэй одоо үйлчлүүлэгч нар эсвэл өндөр эрсдэлтэй нөхцөл байдлын үед эмийн аюулгүй байдлыг маш анхаарах шаардлагатай байна. За нас ахих тусам олон эм тариаг нэг зэрэг хэрэглэх явдал бол маш түгээмэл байдаг тийм үү? Манай ахмадууд одоо даралтны эсрэг юм уугаад тийм ээ эсвэл одоо юу гэдэг үе мөчний эсрэг юм уугаад за эсвэл одоо юу гэдгийг чихрийн шижингийн эсрэг юм уугаад ингээд гих мэтчлэн нас ахих тусам олон эм тариаг зэрэг хэрэглэх зэрэг уух тохиолдол бол маш түгээмэл байдаг. Тэгээ энэ тохиолдолд эмийн аюулгүй байдлыг хангах асуудал бол хөндөгдөх гээд байна гэдэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол энэ асуудлуудыг дэвшүүлж тавьсан. За бүгдөө жоохон дэлгэрэнгүй авч үзье. Тэгэхээр энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлж байгаа энэ дөрвөн талт арга хэмжээний хүрээнд сая би та бүхэндээ тайлбарлалаа тийм ээ. Үйлчлүүлэгч олон нийт тодорхой үүрэг хариуцлага хүлээнэ. Эрүүл мэндийн мэрэгчлэнүүд, эмч, сувилагч, эмзүүч, эмнэлгийн дарга тийм ээ эдгээр бас тодорхой үүрэг хариуцлага хүлээнэ. Эм тариа нь хэр одоо зохимжтой байх юм, хэр тохиромжтой байгаа. Яг одоо надад таарсан эм тариа энэ мөн үгүй юу тийм ээ. За энэ эмийн аюулгүй байдлыг хангахад энэ эрүүл мэндийн тогтолцоо өөрөө ямар үүрэг хүлээх юм? Эрүүл мэндийн тогтолцоо ямар байж эмийн аюулгүй байдал хангах юм бэ гэдэг энэ дөрвөн талт арга хэмжээнүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлж гаргаж ирсэн. За жишээлбэл бүгдөө үзье л да энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлж байгаа энэ эмийн аюулгүй байдлыг хангах дөрвөн талт арга хэмжээний хүрээнд үйлчлүүлэгч олон нийт ямар байдлаар оролцох юм бэ гэдэг дээр харъя. Жишээлбэл энэ үйлчлүүлэгч олон нийт гэдэг нь нөгөө энэ чирнэл ягаан өнгөтэй байна шүү дээ. Та бүхэн энэ слайд дээр харж байна тийм ээ. Тэгэхээр эмийн аюулгүй байдлыг хангахад алхам бүртээ энэ аль болох энэ олон нийтийн үйлчлүүлэгчийг гэр бүлийг энэ үйлчлүүлэгчийн ар гэрийнхнийг илүү оролцуулъя. Эднэрт тодорхой хэмжээний мэдээлэл өгье. Тийм үү? За хэрвээ эм тариа эм бэлтгэлийн одоо тун дооц эсвэл одоо буруу эм тариа андуурах гэдэг энэ бүх процесс аль болохоор өвчтөн үйлчлүүлэгч ар гэрийнхнийг илүү оролцуулъя. Тэгээд хэрвээ одоо энэ жор бичлэлт, жор олголт, жор түгээлт, эмийн захиалга
энэ бүх процесс хэрвээ өвчтөн үйлчлүүлэгч арга гэрийнхэн оролцоод хамтарч захиалга хийгээд хамтарч жороо бичээд хамтарч эмийн түгээлтээ хийх юм бол энэ эмийн аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзсэн байна. За энэ мэтчтэнгээр эрүүл мэндийн мэргэжилтнүүд эмч, сувилагч одоо их баригч эсвэл эмзүүч тийм ээ эмнэлгийн дарга нар яаж энэ эмийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оролцох юм бэ? Тэгэхээр энэ эрүүл мэндийн мэргэжилтнүүд маань эмийн аюулгүй байдал гэж юу юм? Яаж хангах юм? Ямар мөн чанартай юм? Юунаас яаж хамаардгийг? Ямар шалтгаан эрсдэл хүчин зүйлс байдаг юм бэ гэдэг энэ сургалтанд тасралтгүй сургалтанд сууж өөрсдөө чадварчуулах ёстой. Тийм ээ? За яг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа цэг дээр эрүүл мэндийн мэргэжилтнүүд маань эмийн аюулгүй байдлын талаар маш өндөр чадвартай мэргэжсэн байх ёстой. Гэг мэтчлэнгийн үйлчлүүлэгч олон нийт ажиллах ёстой, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллах ёстой. Тогтолцоо өөрөө хамгийн одоо оновчтой, зөв үндэслэлтэй, хамгийн уян хатан үйлчлүүлэгч өвчтнүүдийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой гэдэг ийм зарчмуудыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж ирсэн байна. За тэгэхээр одоо бид нар ер нь энэ эмийн аюулгүй байдлыг хангах асуудал дээр хаанаас юунаас эхлэх юм бэ гэдэг асуудал гарна тийм үү? Тэгэхээр одоо гол проблем юунд байгаа, хаана байгаа юм? Хэр зэрэг их тохиолдод байгаа энэ эмийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой тохиолдол, осол гэмтэл зөрчил хаана илүү оршоод байгаа юм? Хаана илүү тохиолдод байгаа юм? Хаана илүү бат бих оршин тогтоод байгаа юм бэ гэдгийг бид нар олж, хайж, ойлгож, судалж, илрүүлж тэгээд тэрнийхээ эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр тухайн асуудал хаана байгаа юм бэ гэдгийг бид нар эхлээд судлах ёстой. Энийг эрэлхийлэх ёстой. Ойлгож, олж авч илрүүлэх ёстой. За жишээлбэл нэг судалгааны үр дүнг энд харуулсан байна л да. Одоо бүх эмнэлгүүд мэдээж нөгөө эмийн эмзүүчтэй эмнэлгийн эмзүүч нар ажиллаж байгаа бид нар дөр айгуу сайн мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр эмнэлэгт тохиолдсон эмийн жор бичлэлтийн 100 алдаа гаргахад зөвхөн нэг нь л бүртгэгдсэн, мэдээлэгдсэн. Нөгөө үлдсэн 99 нь ердөөсөө мэдээлэгддэггүй, бүртгэгддэггүй. Ердөөсөө эмийн жор бичлэлтэн дээр тодорхой хэмжээний алдаа гаргачаа тэрийг ердөөсөө хинч мэддэггүй. Тэгэхээр хинч мэдгүй, хинч илрүүлэхгүй, хинч тэрийг олж хараагүй байхад бол энэ алдаа бол мөнхийн давтагдана. За тэгэхээр энэ бол зөвхөн эмийн жор бичлэлтэн дээр гарч байгаа тохиолдол. За бүр нөгөө эм олгох үед гарч байгаа алдаа зөрчил, эрсдэл тохиолдол бол үүнээс ч бага хувь нь мэдээлэгдэж, бүртгэгдэж, онцлогдож. Тэгэхээр энэ асуудал энэ маш том асуудал. За тэгэхээр бид нар яаж одоо тэр мэдээлэл бүртгэлийнхаа энэ их сурвалжийг энэ бүртгэл мэдээллийнхаа тогтолцоог яаж сайжруулах юм бэ? Энэ цахим мэдээллийн сувг бүх эмнэлэг дээр байгаа шүү дээ. Даатгалын системтэй холбогдсон байгаа. Ялангуяа нөгөө санхүүжилт авна гэдэг утгаараа бол даатгал эмнэлгүүд хоёр бол цахимаар маш хөгжсөн байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн энэ цахим урсгалыг бид нар эмийн аюулгүй байдал алдагдаж гин үү, алдагдаагүй байна уу, тохиолдол зөрчил, эндэгдэл, осол хор урсыг гарч ийн үгүй юу гэдэг дээр бид нар ашиглах ёстой. За цаашаа явъя. Одоо жишээлбэл энэ эмийн аюулгүй байдал хаана илүү алдагдаад байна вэ гэхээр өвчтөн шилжүүлгийн явцад алдагдаад байна гэдэг судалгааны үр дүн гарсан байна. За та бүхэн энэ слайдн дээр харж байгаа байх тийм ээ. Тэгэхээр нөгөө өвчтөн үйлчлүүлэг шилждэг штэ. Тийм биз дээ. Одоо шилжүүл юу гэдгийг аймгийн нэгдсэн эмнэлэг дээр эмчлэгдэжсэн өвчтөн байна. Заашгүй шаардлагатай шалтгаан тохиолдлын улмаас юу гэдгийг хотод одоо 1-3 дугаар эмнэлэг дээр эсвэл 1-р эмнэлэг рүү шилждэг. Эсвэл эхнээсээ эрдэм шинжилгээний төв их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилждэг. Тэгэхээр энэ өвчтөн үйлчлүүлэг шилжүүлэх явцад эмийн аюулгүй байдал алдагдах магадлал өндөр байна гэдэг судалгааны үр дүн гаргаж ирсэн. За нэгдүгüүрт нөгөө
шатлал хооронд өвчтөн шилжүүлэх явцад. За хоёрдугаар нь шүү дээ. Тухайн эмнэлэгтээ эсвэл аймгийн нэгдсэн эмнэлэгтээ эсвэл нэгдүгээр эмнэлэгтээ эсвэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр тасаг хооронд шилждэг шүү дээ өвчтнүүд. Тийм биз дээ. Тасаг хооронд өвчтөн шилжүүлэх явцад эмийн аюулгүй байдал алдагддаг. Нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү шилжих, тасаг хооронд шилжих, өвчтөн зөөвөрлөх, өвчтөн шилжүүлэх явцад эмийн аюулгүй байдал алдагдах явдал маш түгээмэл байдгийн байна. Тийм учраас энэ байдлыг олж илрүүлээд одоо эрүүл мэндийн яам дээр энэ нөгөө өвчтөн үйлчлүүлэгчийн тээвэрлэх, зөөвөрлөх ийм журмын зохицуулалтыг хийх гээд ажлын хэсэг гарч эхэлсэн байна. Тэгэхээр яг энэ өвчтөн шилжүүлэх эмнэлгээс эмнэлгийн хооронд эсвэл нэг таскаас нэг таскийн хооронд, нэг палатнаас нөгөө палатны хооронд, бүр нэг давхраас нөгөө давхар хооронд ердөөсөө хажуудлынхаа таскаас нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү шилжих энэ моментод хүртэл эмийн аюулгүй байдал алдагдах ийм ноцтой зөрчил, эндэгдэл, осол, эрсдэл бол маш түгээмэл тохиолддгийг судалгаагаар гаргаад ирсэн байна. Тийм учраас энэ өвчтөн үйлчлүүлэх, шилжүүлэх момент бүр дээр, агшин бүр дээр энэ эмийн хяналт шалгалтыг ердөөсөө маш болгоомжтой, маш хариуцлагатай, маш хянамга явуулах шаардлагатай байна. За, яагаад энэ шилжүүлэх явцад эмийн аюулгүй байдал алдагдах гэдэг нь гэхээр энэ нөгөө эмч эмчийн хооронд, эмч сувлагчийн хооронд, нөгөө таскаас тасаг нэгжийн хооронд энэ харилцаа холбоо маш сул байгаатай холбоотой байдгийн байна. За, энэ өвчтөн үйлчлүүлэгч, сахиур, асран хамгаалагч, эмнэлгийн ажилтнууд одоо юу гэдгийг эмч сувлагч нартай маш харилцаа холбоо муу байдаг юм байна. Эрүүл мэндийн боловсрол нь маш хангалтгүй байдаг юм байна. Нэг таскаас нэгжээс ингээ шилжих явцад яагаад шилжиж байгаа, ямар учир жанцантай, ямар оншийн хувьд энэ хооронд одоо эмчилгээний тасалдахгүй юу, доод тун нь яг хэвээрээ шилжигдэхгүй юу гэдэг тал дээр ердөөсөө анхаарал хандуулдаг юм байна. Өвчтөн үйлчлүүлэгч сахиурын зүгээс. За, энэ шилжүүлэх явцад тийм ээ өөрөөр хэлбэл нөгөө тасаг нэгжийн хооронд, эмнэлгийн хооронд, шатлал хооронд шилжүүлэх явцад энэ эм тариа тун дооцноор нь солигдох магадлал маш өндөр байдаг юм байна. Тэгээ энэтэй холбоотой эмийн аюулгүй байдлын эрсдэл тохиолдол алдаа зөрчлүүд гардгийн байна. За, тэгэхээр үйлчлүүлэгчийг яаж одоо энэ эмийн аюулгүй байдлыг хангах асуудалд оролцуулах юм? Яаж эднэртэйгээ хамтарч ажиллах юм бэ гэдэг дээр хэд хэдэн моментууд, агшнууд, үе шатууд байдгийн байна. Энийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгож байна. За, нэгдүгээр момент, нэгдүгээр агшин юу байдгүй гэхээр ердөөсөө яг өвчтөн үйлчлүүлэгчийнхаа нүдэн дээр нь урдаас нь харж одоо юу гэдэг яг өвчтнийхээ өмнө нь өвчтнийхээ нүдэн дээр эм бэлтгэлээ ингээд эрен бэлдэг, тогтоодог, жагсаадаг ийм механизмыг бүрдүүлээ. Ийм зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Хэрвээ одоо боломжтой бол зарим өвчтөн үйлчлүүлэгч арга гэрийнхэнд биш тий. Энэ эм тангаа яг ийм доозоор өдрийн ийм цаг хугацаанд ингэж хэрэглэн шүү гэдэг байдлыг нэг нь уламжлалтай бий болгомоор байна. За, манайхан биетэй хаа шүү бүгдөө 19 онд төгссөн. Хоёлаа шиг төгссөн. 19 онд уламжлалтаар төгсөөд энэ хавдар судлалын үндэсний төвөөс Мика хаан шүү. Хавдар судлалын үндэсний төвөө шаргалжуудад ажиллаж исэн юм байна. Нэг хувийн эмнэлэгт нэг жил ажиллаад шаргалжуудад хавралт ажилласан юм байна. Нэг нь хавдар судлалын үндэсний төвөө сонсож байна уу? Яа уучлаарай. Хавдар судлалын үндэсний төвөө микрофоноо хаагаараа миний үхэн за. Микрофоноо бүгдөө хааж байгаараа тэгээ хэдүүлээ асуулт хариултынхаа үеэр сайхан микрофоноо нээж ягаад хоорондоо ярилцъя. За ёо. Яг одоо энэ мэдээлэл өгж явах явцад бол бүгдөө микрофоноо сайхан хаачаараа. За хэдүүлээ өргөжлүүлээ.
Тэгээ энэ үйлчлүүлэгч өвчтөн асран хамгаалагч сахиур арга гэрийнхнийг биш айл болохоо энэ эмийн аюулгүй байдлыг хангах асуудал дээр оролцуулъя гэдэг байдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгож байна, зөвлөмж болгож байна. Аль болохоор өвчтөн үйлчлүүлэгчийнхаа нүдэн дээр нь эмийг нь өгдөг, тэг эмийг нь уулгадаг, яг нүдэн дээр нь ингээ харуулж агаад. За хэрвээ боломжтой бол зарим өвчтөн үйлчлүүлэгчтэй эмээ өөрөө яаж ууж хэрэглэхийг сайхан заагаад сургаад өгдөг ийм механизмыг бол бүрдүүлмээр байна. Цахим системээ ашигламаар байна. Цахим системийг ашиглаж. Өөрөөр хэлбэл цахим системийг ашигласнаар өвчтөн үйлчлүүлэгч арга гэрийнхнийг нь оролцуулахгүй байна гэдэг саад бол биш. Цахим систем өөрөө бол саад тодгор биш. Харин цахим систем бол даваа тал болох ёстой. Өвчтөн эмч эрүүл мэндийн мэргэжлүүд өвчтөн үйлчлүүлэгчийн хоорондын харилцааг цахим системээр бас дэмжиж болно гэсэн үг. За тухайлбал эмийн жигсаалтаа биедээ авч явахыг дэмжиж эмчтэй харуулна гэж байна л да. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл одоо нас ах тусам хэд хэдэн эмийг зэрэг одоо хэрэглэх явдал бол нэлээд түгээмэл байдаг гэж ярьсан тийм үү. Тэгээ энэтэй холбоотойгоор эмийн жигсаалтыг бол хийгээд өгчдөг юм байна л да нөгөө өвчтөн үйлчлүүлэгчтэй. Тэгээд тэр эмийнхэн жигсаалтыг би ийм эмийг тэдэн цагт хоолоо идсний дараа усаар даруулж ийм эмийг ингэж уун, тийм эмийг ингэж уун гэсэн юм эмийн жигсаалт хүн болгон дээр байдаг юм байна. Тэгээд тэр эмийнхэн жигсаалтыг өвчтөн үйлчлүүлэгч дандаа бидээ аваад явж идэг юм байна. Тэгээ эмчтэй эрүүл мэндийн мэргэжлүүдэд үзүүлээд харуулад би ийм эмийг ийм жигсаалт ийм эмийн жигсаалтыг ийм цаг хугацаанд ингэж хэрэгэлдэг. Энэний гач нөлөө ийм байдаг. Хоорондоо ийм одоо цагийн зөрөөтэй ингэж хэрэгэлдэг гэдэг энэ эмч эрүүл мэндийн мэргэжлүүд өвчтөн үйлчлүүлэгчийн хоорондын одоо харилцааг дэмждэг ийм хөшүүрэг механизмуудыг нэлээд одоо бий болгож өгөөч гэдгийг бол санал болгодог юм байна. За тухайн нөхцөл байдлаа анзаар гэж байна л да. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн нөхцөл байдалд хамааралтай асуудал өөр нөхцөл байдалд хамааралтай бус байх талтай байдаг юм байна. За жишээлбэл ингэж байна л да. Суцаар нэг антибиотик тарилаа гэж бодъё. Жишээлбэл тийм үү? Суцаар антибиотик тарих нь нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт суцаар антибиотик тарих, нөгөө эмнэлэгт бас суцаар антибиотик тарих нь бол мэдээж үр дүнгийн хувьд бол адилхан байх магадлалтай боловч үр дүнгийн хувьд адилхан ойролцоо байх магадлалтай боловч нөгөө суц тарианд хэрглэж байгаа нөгөө памп нь энэ суц тарианд хэрглэж байгаа нөгөө памп нь ямар байгаа вэ гэдгээсээ хамаарат эмчилгээний үр дүн бас өөр болчих жишээний байдаг юм байна. Тэгэхээр тийм учраас энэ тухайн нөхцөл байдалтай их оновчтой тохируулаад тухайн нөхцөл байдлаа мэдрээ гэсэн үг байхгүй юу? За өндөр эрсдэлтэй нөхцөл байдал бол цаг тухайн байдаг. Ялангуяа одоо эрчим дэмчилгээний тасаг, месаслин дараачийн эрчим дэмчилгээний тасаг, за тэгээд нөгөө хүүхдийн эрчим дэмчилгээний тасаг гэдэг хавдрын одоо эрчим дэмчилгээний тасаг гэдэг энэ бол маш өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг агуулдаг ийм одоо тасаг нэгжүүд шүү дээ. Тэгэхээр ийм тасаг нэгжүүдэд маш өндөр сэрэмжлүүлэг байх ёстой. Яагаад тэгэхээр энэ тасаг нэгжүүдэд хамгийн өндөр эрсдэлтэй хамгийн одоо аюултай гэж хэлэхэд хаашаа юм бэ? Тийм эм бэлдмэл тарианууд бол байж идэг. Тийм учраас энэ өндөр эрсдэлтэй нөхцөл байдал, өндөр эрсдэлтэй тасаг нэгжүүдэд бол маш өндөр сэрэмжлүүлэг одоо нөгөө замын хөдөлгөөний нөгөө юу байдаг ч нөгөө гэрлэн дохоо яг энэ гэрлэн дохооны улаан дохоо бол энэ өндөр эрсдэлтэй нөхцөл байдалтай газар бол асчих ёстой. Тэгээд манай эмнэлгүүдийн одоо эрчим дэмчилгээний тасгуудад ялангуяа одоо энд месас хийгдэж энэ гэдэг улаан гэрэл ингээл дохоо өгөөд идэг штэ. Яг тэрнтэй адилхан тасаг нэгжүүдэд хэрвээ өндөр эрсдэлтэй нөхцөл байдал, өндөр эрсдэлтэй ситуац байх юм бол яг энэ улаан гэрэл ингээд тохирдож явах ёстой гэдэг юм зөвлөмж өгдөг юм байлээ. За тогтолцооны хүчин зүйлсүүд бол нөлөөлнө. Эмийн аюулгүй байдлыг хангахад эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн салбарын хүрээнд тогтолцоо өөрөө яаж ажилладаг юм гэдэг нь
эмийн аюулгүй байдлыг хангахад бол нэлээд их үр гүйцэтгэдэг, нэлээд их хамааралтай байдгийн байна. За жишээлбэл одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдгийг тогтолцооны өрөөнд одоо нөгөө одоо эмнэлэгт жоор олгох ийм багц байна уу те эмнэлэг зүйн удирдамжууд, гарын авлагууд, эрүүл мэндийн нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээг одоо яаралтай зэгүүдэд хүргэх, өвчтөн тээвэрлэх, зөөвөрлөхөд баримтлах журам, дүрм, удирдамжууд одоо эрүүл мэндийн салбарын хүрээнд хангалттай байна уу? Байгаа бол тэрийг хэр зэрэг одоо хэрэгжүүлдэг юм, хэр зэрэг тэрийг дагаж мөрддөг юм бэ гэдэг асуудал бол маш чухал байдаг юм байна. За энэ нөгөө олон эм тариа эм бэлтгэлүүдийг хэрэглэх явдал маш түгээмэл байдгаа гэж түрүү ярьсан тийм үү? Ялангуяа одоо нөгөө нас ахигтай холбоотой, олон өвчин эмгэгтэй холбоотой олон эм тариануудыг нэг зэрэг хэрэглэх явдал бол маш түгээмэл байдаг. Тэгэхээр ийм тохиолдолд эмийн аюулгүй байдал алдагдахаа эмийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой гарах эрсдэл, зөрчил, алдаа эмдэгдэл тохиолдол бол маш их байдаг юм байна. Тэгэхээр энэ дээр бол маш их анхаарал хандуулах шаардлагатай гэж одоо зөвлөж байна. За тэгээд энэ мэдээллийн эхэнд нөгөө эмийн аюулгүй байдлыг хангах 5 агшин, 5 хором, эсвэл 5 момент гэж бас нэрлэж болно. Энийг зөвлөмж олгож байна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас. За жишээлбэл тэр 5 агшин гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр аливаа өвчин одоо тухайн өвчтөн, тухайн үйлчлүүлэгч, тухайн өвчин эмгээс шалтгаалаад эм бэлтгэл уух шаардлагатай бол эм уухаасаа өмнө нэг пауз аваад зогсооч. Өөрөөр хэлбэл эм уухаасаа өмнө тухайн өвчтөн үйлчлүүлэгч би ямар эм уух гэж байгаа. Энэ юунд үйлчилдэг эм юм? Энэ эм гач нөлөөтэй юм уу? Үгүй юм уу? Миний өвчин эмгийг яг одоо үр дүнтэй эмжлэх үгүй юу? Тийм ээ? Би хэр удаан хэрэглэх юм гэдэг энэ асуултуудыг эм уухаасаа өмнө эрүүл мэндийн одоо мэргэжилтэй эм зүйч, эмч цуглагчаас асуугаач. Эхний момент, эхний агшин. Хоёр дахь агшин болохоор яг эм ууж эхлэхдээ энэ бол хоёр дахь агшин. Эм ууж эхлэхдээ за би нэг өдрийн яг тогтсон цагт ууж гэнэ үгүй юу? Тэ? Би энэ эмийг усаар даруулах юм уу? Эсвэл сүүгээр даруулах юм уу? Хоолны өмнө юм уу? Хойно юм уу? Тэ? Ямар хоол ундтай зэрэгцүүлж би энэ эм тариагаа уух юм бэ? Хэрвээ би одоо өнөөдрийнхээ эмийг уухаа мартчих юм бол дараад нь яаж нөхөх юм бэ? Хэрвээ мартсан тохиолдолд энэ эмээ уугаагүйгээсээ болоод ямар гаж нөлөө, ямар эрсдэл надад байна вэ? Энэ асуултуудыг өвчтөн үйлчлүүлэгч тавиач. Өөрөөр хэлбэл нөгөө өвчтөн үйлчлүүлэгч эрүүл мэндийн мэргэжлүүдийн хоорондын харилцааг сайжруулах ийм 5 агшин буюу 5 хормыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо зөвлөмж олгоод агшин алхам тутамдаа энэ 5 агшныг мөрдөөч гэдэг ийм зөвлөмжийг өгсөн. Тэгээд энэ 5 агшинг мөрдөөд хэрэгжүүлээд хэвшээд эхлэх юм бол эмийн аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзэж байна. 3 дахь агшин нь болохоор би өнөөдөр 2 эм ууж байгаад магадгүй өөрийнхөө одоо юу гэдэг өвчин эмгэгтэй холбоотой дахиж эм уух шаардлагатай мó? Нэмж эм уух шаардлагатай бол би ямар эм нэмж уух юм? Энэ эмнүүд маань хоорондоо яаж одоо харилцан үйлчлэх юм? Тэр удаан би энэ нэмэлтээр уух эмээ уух юм гэдэг энэ асуултуудыг эмчээсээ асуугаач. За 4 дахь момент, 4 дахь агшин болохоор ууж байгаа эмнүүдээ ингээ хянаач. Өөрөөр хэлбэл энэ эмнүүдийг уухад надад ийм мэдрэмж төрж байна, ийм үр дүн өгч байна, ийм гач нөлөө үзүүлээд байна гэдгээ өөрөө мэдрээд тэрийг эрүүл мэндийн мэргэжлүүдтэйгээ харилцан зөвлөлдөөд шаардлагатай бол солиод, шаардлагатай бол болоод, шаардлагатай бол дооц тунгийн солих, өөрчлөх ийм тактикуудыг хэрэглээч гэдэг ийм зөвлөмж өгч байна. За хамгийн сүүлд нь ингээд яг нөгөө тухайн эмээ ууха болох энэ агшинд
бас тодорхой асуултуудыг эмч сувилагч эмч зүйчтэйгээ зөвлөлдөөч. Хизээ эмээ би уухаа зогсоох юм. Энэ эмээ одоо болохоор надад нөгөө миний өвчин эмгээ эргээд сэтэрчихгүй байгаадаа ч гэдэг юм уу те. Яаж би энэ эмээ уухаа зогсоосон ч гэсэн надад миний эрүүл мэндэд одоо сөргөөр нөлөөлөхгүй байх вэ гэдэг. Энэ бүх нөхцөл байдлууд, ситуацуудыг бүгдийг гаргаж ирээд ийм эмийн аюулгүй байдлыг хангах 5 агшинг одоо санал болгосон. Тэгээ одоо манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлал идэвхжлийн алба бид нар ингээд нийлж байгаад энэ эмийн аюулгүй байдлыг хангахын 5 агшин гэж байгаа байхгүй юу? Энэ 5 агшинг бүгдийг ингээд зурагтаа өргөдөө өнгө будгаар будаад ингээд бид нар сайхан орчуулад ингээд томоор жижигээр гарын авлага, постэр, лифлет янз бүрийн сурталчилгааны хэлбэрээр гоё ингээ орчуулаад та бүхний гар дээр бол удахгүй хүргэнэ гэж бид нар төлөвлөж байгаа. За ингээд энэ эмийн аюулгүй байдалтай холбоотой Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо гаргаж байгаа зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэлээ. Тэгээд энэ миний өгч байгаа мэдээлэл бол яг цэвэр миний өөрийн одоо 100% би бэлдээ та бүхэндээ гаргаж байгаа биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо холбогдох мэдээллийн багцыг орчуулад нэг талаасаа нөгөө талаасаа олон улсын дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэдэг ийм одоо санаачлаг бүтц санаачлаг байгаа. Тэр санаачлагын хүрээнд дэлхийд дахинд одоо энэ эмийн аюулгүй байдлын чиглэлээр одоо ажилтдаг энэ экспертүүд, зөвлөхүүдийн биднэрт өгсөн энэ вебинар, сургалтын слайдуудыг орчуулад тэгээд та бүхэндээ нэгтгээд энэ мэдээллийг өгж байгаа юм шүү. Тэгэхээр энэ мэдээллээр гарч байгаа энэ слайд дээр байгаа бүх мэдээллүүд бол дэлхийн одоо энэ эмийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг экспертүүд, зөвлөхүүдийн гаргасан мэдээлэл байгаа юм шүү. Тэгээд та бүхэндээ энэ хүрээд энэ мэдээлэлээ өндөрлөе. Тэгээд та бүхэндээ анхаарал тавьсанд баярлалаа. Энэ асуудалтай холбоотой асуулт хариулт байвал бүгдөө энэ вебинарын дараа нэг тодорхой хугацаанд ярилцъя гэж бодож байна. Ингээд дараачихаа мэдээллийг та бүхэндээ хүргэхдээ бэлэн болоод байна. Дараагийн мэдээлэл болохоор энэ эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлал идэвхжлийн албаны мэргэжилтэн бор энэ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр хийгддэг судалгааны ямар аргууд байдаг юм бэ? Судалгаа хийж л энэ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын эмийн аюулгүй байдал алдагдаад байна шүү, хөндөгдөд байна шүү, аюулгүй байдал хангагдаад байна шүү гэдэг энэ гол зангилаа асуудлуудыг чи гаргаж ирнэ шүү дээ. Тэгэхээр энтэй холбоотой энэ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын эмийн аюулгүй байдалтай холбоотой энэ судалгааны ямар аргуудыг хаана хэн хийгээд ямар судалгааны аргуудыг одоо ашигладаг юм бэ гэдэг талаар манай бор мэдээлэл өгөхөд бэлэн боллоо. За ерөнхийдөө эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн байгууллагууд руу 425 дугаар албан бичиг бол явсан байгаа. Энэ нь болохоор эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулах тухай гэдэг та нар бүгдээрээ ерөөхдөө хүлээж аваад үзсэн байх гэж бодож байна. Энэ ямар утгатай албан бичиг вэ гэхээр нөгөө ДМБ санаачлагаар явагдаж байгаа саяны энэ оюун докторын ярьсан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд манайх одоо чанар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа их ур чадварыг сайжруулах зорилгоор ингээ 9 сард эрдэм шинжилгээний баг хурал бол зохион байгуулах гэж байгаа. За энэ баг хуралд бол та нар бол судалгааны материалаа ирүүлж болно. Энэ судалгааны материал ирүүлэхэд та нар тус дэмжлэг болгох зорилгоор одоо үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой судалгааны ямар аргууд байдгийг бэ тэр талаар мэдээлэл бэлдсэн байгаа. Гэхдээ бол өөртөө одоо материал бэлтгэхээс гадна саяхан 6 сарын 16-нд ДМБ-ийн цуврал вебинар яг энэ сэдвийн дагуу явагдсан. Энээс бас мэдээлэл авч нэгтгэж бол бэлдсэн гэдгийг анхаараарай. За үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын судалгааны ач холбогдол гэж байгаа. За судалгаа нь ерөнхийдөө тусламж үйлчлэгээний чанарыг сайжруулахад шийдвэр гаргагчдыг нотлохонд суурилсан мэдээлэлээр хангадаг хамгийн гол чухал үүрэгтэй байгаа. Жишээлбэл Англи улсын Бристол хотын хүүхдийн зүрхний мэс заслын
эмнэлгийн бол одоо эмнэлэгт хийгдсэн судалгааны талаар бол энэ одоо 16-нд хийгдсэн вебинарын үеэр бол яригдсан. Жишээлбэл яасан бэ гэхээр Бристол хотын одоо хүүхдийн зүрхний мэс заслын эмнэлгийн бол нас оролтууд айгүй өндөр байгаад байсан. Тэгээд энийг бол ерөнхийдөө судлаачид орж судалсан. Эмнэлэгтээ бол эмнэлгийн статистик үзүүлэлтүүд нас орсон хүүхдүүдийн одоо зүрхний мэс заслын дараа бол нас орсон хүүхдүүдийн эцэг эхтэй хийгсэн ярилцдаг. Тэгээд мэргэжлийн нийгэмлэг холбоотын одоо эмч нарын тэмдэглэл, өвчний түүх зэргийг одоо бүгдээринг авч судлаад 12 ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн статистик үзүүлэлтүүдийг хооронд нь ингээд судалж үзээд Англи улсын Бристол хотын хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ чанаргүй байсан гэдгийг бол гаргаж ирээд одоо тусламж үйлчилгээг сайжруулах арга хэмжээ аваад одоо хагалгаа хийсэн эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүртэл цуцлах хэмжээнд хүртэл тийм арга хэмжээ авагдчихсан. Түүнээс гадна энэ вебинарын үед бол тэр амаржих Англи улсын нэг амаржих газрын нэг судалгааны талаар яригдсан. Тэр судалгаа ямар агуулгатай байсан бэ гэхээр амралтын өдөр болон ажлын өдөр төрсөн нэрэн одоо нас оролтын түвшин бол өөр байсан. Тэрийг бол улсынх нь хэмжээнд бол судлаад үзэхэд амралтын өдөр төрсөн нэрэн одоо 7 хоногийн дотор нас барах, төрөлтийн явцад гэмтэх, 3 хоногийн дотор одоо буцаж эмнэлэгт хэвтэх гэсэн одоо ийм юунууд бол хөнгөлүүд бол элбэг байсныг бол бас гаргаж ирж тусламж үйлчилгээний одоо менежментэд бол арга хэмжээ авсан байгаа. Түүнээс гадна одоо судалгааныхаа явцад бол амралтын өдөр, ажлын өдөр одоо төрсэн яраануудад гарч байгаа хүндрэл нь бол ажиллаж байгаа эмчнэрийн тоотой хамааралгүй гэдгийг бол гаргаж ирсэн. Ийм одоо ач холбогдолтой байгаа. За судалгааны зорилго, арга чиглэл янз бүр байх боловч эцсийн зорилго нь бол богино хугацаанд тусламж үйлчилгээний сайжралт хийх явдал гэдгийг бол анхаарнаа. За судалгаа хийхдээ ерөнхийдөө бол бага бүрдүүлэх нь маш чухал. Яагаад гэвэл уучлаарай энэ Архангай аймаг мьют хийгээрээ бага бүрдүүлэх нь аягүй чухал байдаг юм байна. Яагаад гэвэл ангаахны чиглэлээр бол эмчнэр судлаач биш байдаг. Тийм учраас судалгааг мэргэжлийн төвшөнд хийхэд бол хүндрэлтэй байдаг. Тийм учраас мэргэжлийн одоо судалгаагаар гарсан статистикийн чиглэлээр мэргэжсэн хүмүүсийг бол судалгааныхаа багтаа бол оруулахыг бол анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо их нарийн одоо өндөр түвшний бол мэдлэг шаарддаг. Судалгаа бол ерөнхийдөө насан туршийн одоо lifelong experience гэж ярьдаг юм байлээ. Насан туршдаа бол суралцдаг. Сайн суралцаад одоо судалгаа хийхийг одоо сайн сураад чадчих юм бол авсан мэдээлэлтэй үнэлт өгөх чадвартай болоод одоо бусдаас хараад биш бүр бусдад мэдээллийн их суралж болох одоо ийм давуу талтай юм аа. Үйлчлүүлэгч аюулгүй байдал Архангай мета агаач. судалгаа ерөнхийдөө бол бүхий судалгааны адил юу загварын хувьд ажиглалтын туршилтын гэж байгаа. Ажиглалт гэхлээр одоо ерөнхийдөө болж байгаа үйл явцыг ажиглан, туршилт гэхлээр өөрөөсөө intervention гэдэг чинь тийм ямарваа нэг юм бол турших. Бид нар одоо сайн мэднэ randomized control trial гэж судалгаанууд байдаг. Тэд нар бол туршилтын судалгаанд хамрагдана. Үйлчлэгчийн аюулгүй байдлын судалгааны чиглэлийг бол бүтцэд буюу структур чиглэсэн, үйл ажиллагаанд чиглэсэн, процессд нь чиглэсэн, үр дагавар буюу outcomes чиглэсэн судалгаа шинжилгээ гэж бол чиглэлийн хувьд бол 3 хувааж байгаа. За бүтцэд чиглэсэн судалгааг бол ерөнхийдөө энд ямар хүрээнд хийгдэх вэ гэдгийг бичсэн байна. Хүний нөөцтэй холбоотой асуудлууд, байгууллагын тусламж үйлчилгээний аюулгүй байдлын соёлтой холбоотой, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй холбоотой судалгаанууд байна. За үйл ажиллагаанд чиглэсэн судалгаа болохоор ерөнхийдөө бол тусламж үзүүлэх явцад үүсэж байгаа тохиолдлууд байна. Оншийн зөрүү, эмнэлгийн мэргэжилтний харилцаа ёс зүй, үйлчлүүлэгчийн нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг шилжүүлэхтэй холбоотой үүссэн асуудлыг судлахад бол үйл ажиллагаанд чиглэсэн судалгаануудад хамаарах юм байна. За үр дагавар чиглэсэн судалгаа нь бол жишээлбэл таагүй болон ноцтой тохиолдлуудын судалгаа, нас баралт нөгөө ноцтой тохиолдол, хөгжлийн бэрхшээл хүргэсэн тохиолдлуудын судалгааг бол үр дагавар чиглэсэн судалгаанд бол хамаарах нь байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын
чиглэлээр бол сайн судалгаа хийхэд бол хамгийн түрүүнд судалгааныхаа асуудлаа айгүй сайн тавих хэрэгтэй. Сайн судалгааны асуудлаа тавьж иж судалгааны судалгаач өөрөө бол одоо чанартай болох бол магадлалтай үйлчлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр судалгааны маш олон төрлийн асуултууд байна. Энэ дээр бол одоо ерөнхийдөө бол гол асуултуудыг бичсэн байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хангагдаж байна уу? Ямар асуудал үүсэж байна? За эмнэлгүүдийн хэмжээнд одоо үйлчлүүлэгчийн аюулгүй байдал ямар түвшинд байгааг бас харьцуулан судалж болох нь байна. Ноцтой таагүй тохиолдлын давтамж хэр байгааг судалж болох нь. За шинээр ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үйлчлүүлэгчид ямар нэгэн эрсдэл үүсэж байгааг судалж болох нь байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад авч хэрэгжүүлж байгаа ямар нэгэн арга хэмжээ хэр үр дүнтэй байгааг судлах нь. Эцсийн зорилгодоо бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдал цаг хугацааны явцад сайжирч байна уу гэдгийг бол ийм асуултуудыг тавьж бол судалгаагаа явуулж болох нэ. За судалгаа хийхэд анхааруулах зүйлсийн талаар нэлээд яригдсан. Хамгийн түрүүнд сая хийсэнчлэн судалгааныхаа асуултаа хамгийн зөв тавиад агуулга хамрах хүрээгийг тодорхойлох нь байна. Жишээлбэл улсын хэмжээнд хийх юм уу, зөвхөн байгууллагынхаа түвшинд хийх юм уу? Судалгааны асуултаа зөв тавьсны дараа судалгааныхаа аргаа сонгох нь байна. Судалгаа шинжилгээний бүх асуудлуудад хариулдаг нэг сонгомол судалгааны арга гэж байхгүй учраас судалгааны аргуудыг бол одоо хосолж хэрэгжилж болох нь байна. Нэгээ энэ судалгааны аргууд бол оролдгоо гэхдээ бүгдээрийн хослуулж хэрэгжилж аливаа асуудлыг бол олон талаас нь судалж болох одоо сайн талтай байна. Ялангуяа чанар тоон судалгааны аргуудыг бол хослуулан хэрэглэх нь бол их сайн талтай. За судалгааны арга бүр өөрийн давуу гэсэн сул талтай байдаг. За судалгааны дата мэдээллийн олдоц ямар түвшинд байгааг бас одоо судалгаа төлөвлөлтөд бол анхаарч үзнэ. Түүнээс гадна судалгаанд одоо хэрэглэх нэршил тодорхойлолттой бүгдийн нэг мөр болгох хэрэгтэй. Жишээлбэл тохиолдлын талаар судалгаа хийхэд манад Эрүүл мэндийн сайдын 2019 оны 566 дугаар тушаалаар ерөөхдөө бол нэршлүүдийг бол тодорхой болгоцсон байгаа. Тохиолдол гэж юу, алдах төгсөн тохиолдол гэж юу, одоо ноцтой тохиолдол юу гэдгийг бүгдээрийг энэ одоо жишээлбэл судалгаанд хийхийнхаа өмнө нэршлээ бүх хүн бол нэг тодорхой болгож өгнө. Тохиолдлын хувьд бас анхаарах нэг зүйл юу байгаа гэхээр одоо ноцтой таагүй тохиолдол болгон одоо эмнэлгийн алдаа байдгүй үйлчлүүлэгчийн хит мэдрэг байдалтай бас холбоотой байж болно гэдгийг бол анхаарах ёстой. За энэ 2021 оны 6 сарын 16-ны одоо цуврал вебинараар биднэрт анхааруулсан юм юу вэ гэхээр одоо үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр хийх судалгаанда ДМБ-ийн одоо үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэсэн байгууллага нэгдэх нь бол маш чухал гэж үзсэн. Яагаад гэвэл бусад орны одоо туршлагыг бол судлах давуу талтай, дээрэс нь одоо судалгааныхаа ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой гэдгийг бол анхааруулсан. За түрүү хэлсэлчлэн одоо судалгааг бид нар бол чанарын судалгааны арга, тоон судалгааны арга, тоон болон чанарын судалгаа арга хосолсон гэж одоо 3 ангилж болно. За чанарын судалгаанд ерөнхийдөө бол ярилцлагын арга, semi-structured interview гэж явна, focus group, бүлгийн ярилцлага, этнографик судалгаа гэдэг одоо судлаач нь одоо судалгааныхаа талбар дээр очиод юу болж байгааг одоо ажиллаж тэмдэглээд одоо судалгаанд хамрагдж байгаа хүмүүстэй одоо ярилцлага ажиглалт хийж бас ярилцлага хийдэг ийм одоо судалгааны арга. Жишээлбэл одоо эмтэй холбоотой тохиолдол эрсдлийг үнэлэхэд их ашигладаг эмч одоо эмийнхаа хэрэглээг өчтөндөө тайлбарлаж өгч гэнэ үү? Тайлбарлаж өгч ивэл яг яаж ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж өгч гэнэ үү гэдгийг бас одоо судлахад ашиглана. За тоон судалгааны аргыг бол ажиглалтын туршилтын гэж хоёр хувааж байгаа. Ажиглалтын судалгаанд бидний аягүй сайн мэддэг бол тархалтын судалгаа бол ордог. Тархалтын судалгаа ерөнхийдөө бол нотлохооны төвшин бол сул. Туршилтын randomized control trial хамгийн сайн бидний мэддэг бол судалгааны арга бол туршилтын судалгаан дотроос randomized control trial байгаа. Энэ нь бол ажиглалтын судалгаатай харьцуулахад бол нотлохооны төвшин хамаагүй илүүд орно. За цаг хугацааны хувьд бол судалгааг бол
prospective, retrospective, cross-sectional гэж бол 3 хувааж байгаа. Prospective гэдэг нь болохоор ерөөхдөө бидний сайн мэддэг cohort судалгаа байгаа. Тодорхой хугацаанд бол үйлчлэгч ингээд дагаад ингээд судлаад бол явдаг. Retrospective судалгаа гэхээр үйл явдал болоод үр дагавраас урагшаагаа ингэж цаг хугацааны хувьд урагшаагаа ингэж судалдаг. Ийм үр дагавар гарцсан байхад өмнө нь юу тохиолдсон бэ гэдгийг судлаад явахыг бол retrospective. Бидний сайн мэддэг бол case control бол судалгаа байгаа. Cross sectional ерөнхийдөө бол үйл явдал үр дагавар хоёр бол тодорхой акшнд одоо зэрэг болж байгааг ингээд нэг тодорхой хугацаанд бүх мэдээллийн цуглуулдаг ийм арга байгаа. Ерөнхийдөө бид нар бол тархалт буюу prevalence гэх тархалтын судалгаанд бол энэ аргыг бол төрхөө ашигладаг. За мэдээлэл цуглуулж байгаа аргын хувьд судалгааны аргууд мэдээлэл цуглуулж байгаа автоматчлагдсан арга гэж байна. Бас гар ажиллагаатай аргууд байна. Мэдээллийн их усрын хувьд бол үйлчлүүлэгчээс авж байгаа, эмнэлгийн мэргэжилтнээс авж байгаа. Аль эсвэл мэдээллийн их уср нь бол байнга цуглуулдаг мэдээлэл байж болно. За тусламж үйлчилгээний үр дүнг одоо байнга цуглуулдаг зарим том мэдээлэл хэмжихэд их хялбар байдаг юм байна. Жишээлбэл нас баралтууд айгүй сайн бүртгэгддэг. Тийм учраас одоо нас баралтаар тусламж үйлчилгээний чанарыг бол хэмжихэд бол бас хэрэгэлдэг. Байнга цуглуулдаг том мэдээллээр бол судалгаа хийхдээ бол датаны чанарт айгүй сайн анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна бол одоо харьцуулт хийж байгаа тохиолдолд бол эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний цар хүрээг бол харж үзэхгүй бол одоо лавлаа шатлын анх шатны тусламж үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагын мэдээллүүдийг шууд автоматар бол харьцуулах бол боломжгүй. За ерөнхийдөө элбэг хэрэглэгддэг аргуудыг бол энд бичсэн байна. Өвчний түүхийн эргэмж судалгаа, ажиглалтын аргууд, ярилцлагын аргууд, төр захиргааны байгууллагуудын цуглуулсан тоон мэдээллүүд гэдэг ингээд олон аргууд бол амьдрал дээр элбэг хэрэглэгдэг. За өвчний түүхийн эргэмж судалгаа ерөнхийдөө бол архивын баримтад тулгуурлаад бол хийд юм байна. Энэ retrospective арга болж байгаа шүү дээ. Болсон үйл явдлаа нөхөж ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдгийг урагшаага цаг хугацааны хувьд урагшаага ингэж одоо хийдэг судалгаа. Архивын баримтад тулгуурлан хийгдэх тул одоо хэрвээ архивын баримт нь өвчний түүхэн цэгц биш байх юм бол мэдээлэл цуглуулахад маш хүндрэлтэй байдаг юм байна. За энэ өвчний түүхийн эргэмж судалгааг бол Харвард, Канада, Австралийн зэрэг эрдэмтдүүд бол хийсэн суур мэдээлэл болгон бас ашигладаг юм байна. Таагүй болон ноцтой тохиолдлын давтамж, тархалт, шалтгааныг тогтоох анхны томоохон судалгаанд бол энэ өвчний түүхийн эргэмж судалгааг бол ашигласан байна. За сул тал гэх юм бол одоо судалгаа хийх мэргэжилтнүүдийг одоо сайн сургах шаардлагатай ийм одоо сул талтай юм байна. За энэ өвчний түүхийн эргэмж судалгааг эрдэмтэд олон улсын хэмжээнд бол судалсан байна. 2 үе шатаар бол судалгаа хийгээд эхний үе шатанда цовдлогч буюу залуу эмч нараа стандарт боловсруулсан асуумжийн дагуу одоо үнэлгээ хийлгүүдэд өвчний түүхүүдэд ангилсан стандарт асуумжид нь жишээлбэл одоо өөрсөсчийн аюулгүй байдал одоо эмнэлгээс шалтгаалсан тохиолдол үүссэн байх магадлалтай ийм асуумжуудыг оруулаад жишээлбэл одоо энгийн тасгаас яаралтайгаа шугамар буюу төлөвлөөгүйгээр эрчим тэмчилгээ рүү шилжих нь одоо таагүй ноцтой тохиолдол үүссэн байх магадлалыг илэрхийлэлт бол ингээд энийг үзүүлэлт болоод ингээд орсон байна. Хоёрдугаар үе шатанда бол энэ одоо совилогч нар шин залуу эмч нарын стандарт асуумжийн дагуу одоо ялгсан сторууд дээр эмч нар бол одоо наривчилсан үнэлгээ хийгээд энэ үнэхээр одоо эмнэлэгтэй холбоотой алдаа мөн байсан юм уу биш байсан юм уу нөлөөлөх хүчин зүйлс нь юу байсан урьдчилан сэргийлэх боломжтой эсэх бол наривчилсан асуумжийг судлаад бол үнэлсэн байна. Ерөнхийдөө энэ 500 улс орон болноос 500 орчим одоо өвчний түүхийг бол сонгож бол судалгаа хийсэн гэж ярьсан байсан. Судалгаа хийсэн байсан. За энэ өвчний түүхийн эргэмж судалгааны жишээлбэл сул талуудыг энд бичсэн байна. Үнэтэй байна. Цаг хугацааг шаардсан олон хүнтэй баг бүрдүүлсэн. Яг гэвэл олон улсын түвшинд судалсан болохоор олон хүнтэй баг бүрдүүлж бол ажилласан. Эргэмж судалгааны хувьд бол шалтгаан хамаарлын талаар бол баталгаа их сул байдаг. Шалтгааныг наривчлан судалж дүгнэх бол боломж олгодгүй юм байна. Тийм учраас энэ судалгааны аргын бол найдвартай байдал нь бол гунц зэрэгт орно. За судлаачдыг ерөнхийдөө сургах бол шаардлага гарна.
Дээрээс нь буурай хөгжиж буй орнуудын өвчний түүхийн бичлэлт бол одоо хадгалтын байдал бол үнэхээр судалгаанд бол шаардлага хангахгүй байдал бол ажиглагдана. Түүнээс гадна одоо судалгаанд хамрагдах эмнэлгүүдээ сонгоход бол бүх эмнэлгийг хамруулах боломжгүй учраас одоо санхүү цаг хугацааны боломжгүй учраас бол судалгаанд хамрагдах эмнэлгүүдийг сонгох дээр бас нэлээд өндөрлүүд бол үүсчихсэн байна. За үүсвэрчийн аюулгүй байдлын судалгаанд бол тохиолдлын бүртгэлийг бид нэр сайн мэдж байгаа. Тохиолдлын бүртгэлийг ерөнхийдөө бол ашигладаг юм байна. Тохиолдлын бүртгэл бол үүсвэрчийн аюулгүй байдлын судалгааны үндсэн суурь мэдээлэл болж явдаг. Тохиолдлын бүртгэлийн дүн шинжилгээ тогтолцоог нь бүрдүүлэх бол шаардлагатай байдаг. Тохиолдлын бүртгэл тэдгээрт одоо дүн шинжилгээ их мэргэжилтний ур чадвар маш чухал. Тохиолдлын бүртгэл бол сайн дурын үндсэн дээр явагддаг учраас одоо тохиолдлыг бүртгэж байгаа хүний үзэл бодлоор хамгийн чухал гэж үзсэн чухал ач холбогдолтой гэж үзсэн тохиолдлуудад бүртгэгддэг юм байна. За түүнээс гадна одоо сэргэж болох байсан арга саналыгч бол одоо энэ сандаа ингээ бүртгэдэг юм зарим улс орнууд байдаг. Тохиолдлын мэдээлэл нэлээд мэргэжилтнүүдэд бол нээлттэй. Энэ тохиолдлын бүртгэлийн сангийн давуу тал нь бол дотооддоо бол тусламж үйлчлэгээ сайжруулах боломжийг өгдөг. За сул талуудын хувьд бол бүртгэл нь бол жишээлбэл бүрэн бус байдаг. Яагаад вэ гэхээр тохиолдлын бүртгэлийн сангийн судалгааг хийгээд үзэхлээр мэдээллийн голдуу сувилагч нар бүртгэсэн байт юм байна. Эмч нарын одоо санал энд бол дутмаг байдаг. Хоёрдугаар бол тохиолдлыг бүртгүүлэхгүй байхад олон хүчин зүйл нөлөөлдөг тул одоо тохиолдлын бүртгэлээр одоо тохиолдлын тархалтыг тодорхойлох нь бол учир дутагдaltaй байдаг. Түүнээс гадна одоо анализ зайлшгүй хийх одоо шаардлагатай байдаг юм байна. Мэдээлэлд одоо шууд идэхгүй анализ хийж үзэх ёстой. Түүнээс гадна одоо эргэн мэдээлэх тогтолцоог бол найдвартай байхыг бас шаарддаг юм байна. За үүсвэрчгүй аюулгүй байдлын чанарын судалгаанууд ерөнхийдөө судалгаанд хамрагдаж буй хүний санал үзэл бодол бол тулгуурлаад явдаг. Альтрон хэлсэн одоо ярилцлага, фокус групп, этнографийн одоо судалгааны ингээ 3 аргуудын талаар ярилцъя. За ярилцлага бол ерөнхийдөө бол тодорхой асуудлын хүрээнд одоо судалгаанд хамрагдаж байгаа хүмүүсийн санал бодлыг бол мэдхийн тулд ингээ ярилцлага хийдэг юм байна. Судлаач за урьдчилан бэлдсэн сэдвийн дагуу ярилцлагыг бол эхэлдэг. Асуудалтай бол нээлттэй үлдээж судалгаанд хамрагдаж байгаа хүмүүсийн одоо саналын сонсоод тухайн хүний одоо байдлаас нь хамаарат асуултуудыг бол дараалал үг хэлхийн одоо судлаач бол өөрчилж болдог юм давуу талтай. Ярилцлагыг бол утсаар одоо face to face гэдэгтэй нүүрт болж хийж за дахин удаагийн их туяа мьют хийгээрэй. За цахимаар одоо энэ ковидд үед мессежээр цахимаар ч гэсэн одоо энэ одоо ярилцлагыг бол хийж болох нэ. За фокус групп ярилцлагын хувьд бол бүлэг хүмүүстэй бол тодорхой сэдэв тавьж өгөөд бүгдээрээ хоорондоо ингээд асуудлын гүндээ орж ярилцаад нэгдсэн шийдэл арга замд хүргэдэг юм ач холбогдолтой судалгааны арга байгаа. Энэ фокус групп ярилцлагын үед бол одоо цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашд хийх судалгааны сэдвүүдийг бол тодорхойлох юм ач холбогдолтой байдаг. За этнографик судалгаад одоо судалгааны талбар дээр очиод ажиглаад ингээд тэмдэглэл хөтлөөд ярилцаад хийдэг гэсэн судалгаа. Туршилт судалгааны явцад бол илэрдэггүй те туршихад бол илэрхгүй яг амьдрал дээр одоо гарч ирдэг нарийн төвхтэй асуудлыг илрүүлдэг юм ач холбогдолтой одоо судалгаа байна. Судалгааны орчин нь өвөрмөц байдаг, давтагдшгүй судалгааны бүхий л шатанд бол судалгааны орчин бол өөрөө ингээд нөлөөлөд ижидэг ийм өвөрмөц одоо судалгааны арга байгаа. Урьдчилан боловсруулсан стандарт протоколыг ашиглаад тусламж үзүүлэх үед ноцтой болон таагүй тохиолдолд өртөх өндөр эрсдэлтэй үйлчлүүлэгчийг судлахад бол илүү үр дүнтэй байт юм байна. За тохиолдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэхэд энэ судалгааны аргаас ач холбогдолтой өндөр өртөгтэй одоо ингээд судлаач ингээд талбар дээр нь очиод судалгаа хийгээд явж байгаа учраас өндөр өртөгтэй судалгааны арга тооцогдно. За
перспектив буюу те цаг хугацааны хувьд ингээд дагаад судалдаг бид нар сайн мэдэх нэг арга бол кохорт судалгааны арга байна. Кохорт судалгааны ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлээд цаашаа нөгөө тусламж үйлчилгээ авсан хүн нь цаашаага тий цаг хугацааны явцад ямар сөрөг үр дагавар илэрх нь гэдгийг болоод дагаад судлахад бол цаг хугацааны үед ирээдүйн рүү чиглэсэн судалгаанд орж байна. Үн өртөг эртээ яагаад гэхээр цаг хугацаа явах тусам өртөх нь бол нэмэгдэг. Эрсдлийг одоо шууд тогтоох боломжтой. Нэгэн зэрэг олон үр дагаврыг судлах боломж олгодог. Хэрэв ховор тохиолдлыг энэ аргаар судлах юм бол ач холбогдолтой боловч одоо хэтэрхий цөөн тохиолдол байх юм бол цаг хугацааны хувьд одоо төлөвлөснөөс илүү урт хугацаа зарцуулах юм сул талтай байна. За case control гэж байна шүү дээ. Retrospective гэж байгаа. Буцааж ингэж тохиолдол босноо өмнө нь юу болов гэж хугацааны хувьд урагшлуулж ингэж судалдаг энэ case control судалгааны арга бол тусламж үйлчилгээний үр дагаврыг хэсэг бүлэг хүмүүст судлаад өмнө нь болсон үйл явдлыг цаг хугацааны хувьд урагшлуулад өмнө нь юу болсон бэ гэдгийг судалт юм байна. Харьцангуй нөгөө агуудтайгаа харьцуулахад бол хямд өртөгтөө хурдан хийж гүйцэтгэж болох судалгаа. Нотлохооныхоо хувьд бол кохортоос бол сул. Тэгэхээр кохорт бол нотлохооны хувьд бол хамаагүй илүү удаан хугацаанд үргэлжилдэг үр дагаврыг судлахад бол ач холбогдолтой. Нэг судалгаанд үйл явдлын нэг үр дагаврыг голдуу судалдаг. Нөлөөлөх хүчин зүйлийг судлан тогтоох боломж олгодгүй байх юм байна. Ховор тохиолдох эмгэгийг судлахад бол ач холбогдолтой. За cross sectional голдуу бидний мэдээр одоо нэг тархалтыг тодорхойлоод идэг судалгааны бол давуу талууд те нэг тодорхой цаг хугацаанд бүх мэдээлэлээ цуглуулад одоо агшны гэж бид нэр ярьдаг шүү дээ. Тэр судалгааны бол давуу талууд нь өртөг бол боломжийн заасан хугацаанд хүссэн мэдээлэлээ цуглуулждаг. Судалгааны тоо мэдээллийг үнэн зөв цуглуулах хяналт тавихт нь бол судлаачд бол давуу эрх боломжийг олгож өгдөг. Цуглуулсан дата бүрэн гүйцэд гэдэгтээ бол судлаач бүрэн итгэлтэй байх боломжийг бас олгодог. Төврийн тоог наривчлан тогтоох боломж олгоно. Цуглуулсан мэдээлэл дурын хүн үнэлгээ өгч дүгнэлт өгөх боломж олгодог байна. За олон төрлийн үйл явдал, олон төрлийн үр дагаврын талаар судлах боломж олгоно. Descriptive analysis-ийн тоо мэдээллийг бэлтгэж өгдөг. Цаашид ч мөн хийх судалгааны сэдвүүдийг тодорхойлж өгөх ач холбогдолтой байна. За сул талууд байна. Судалгаанд хамрагдах шаардлагатай нийт хүмүүсийг хамруулсан үед л үр дүнтэй. За төврийн тоо их байх магадлалтай, үр дүнд нөлөөлөхүйц алдаа магадлал их гардаг. Тэм учраас нотлохооны хувьд бол сул гэж үзэх нь байна. Харилцан хамаарал шалтгаан үр дагаврын талаар огт мэдээлэл бол өгдөггүй. Тохиолдлыг хэмжих боломж олгодгүй ийм сул талтай байна. За нотлохооны пирамид гэж байгаа судалгаанууд одоо аргуудыг одоо нотлохооны төвшнөр нь одоо ингээд пирамид хэлбэрээр ингээд байршуулсан байна. Editorial expert апен шинжээчийн дүгнэлт одоо хамгийн нотлохоо одоо нотлохоо баталгааны төвшин муу алдаа өндөр одоо баруун талтай алдаа гэсэн байна шүү дээ тий. Доошлох тусам алдааны магадлал алдаа ихсээд дээшлэх тусмаа одоо судалгааны чанар буюу нотлохооны төвшин бол өндөр байна. За бидний ярьсан одоо cross sectional study, case control, cohort бол нэлээд дээр явж байгаа биз. Дээрээсээ 3-т байна. За хамгийн одоо нотлохооны төвшин сайн чанартай судалгаа нь бол randomized control trial, хамгийн одоо сайн судалгаанд бол systematic review бол meta analysis бол орох нь байна. За randomized control trial-ыг бид нэр бүгдээрээ мэдж байгаа ингээд хэсэг бүлэг хүмүүсийг аваад хоёр группт хуваагаад нэг хэсэгт нь одоо эмчилгээний групп, нөгөө хэсэгт нь контрол групп болгоод тэр контрол группыг плацебо гэдэг Тэгэнгүүтээ хоёр бүлгээ ингээ хооронд нь ингээд дагаад судлаад одоо ямарваа нэгэн тусламж үйлчилгээ, эмчилгээ, вакцин ч байсан үр дагаврынх нь одоо гарч байгаа одоо ауткомынх нь ялгаа нь юу вэ? Тэрэн дээр нь одоо ингээд судалдаг. Сүүлийн үеийн хэвлэлүүдээр бол ингээд бичгтээ бол барууны орнууд дээр blinded гэдэг одоо яг монголоор махчлан орчуулах юм бол одоо сохорсон гэх юм одоо нүдийн тагасан ч гэх юм уу. Тийм судалгаанууд бол хийгддэг юм байлээ. Тэр нь яадаг вэ гэхлээр одоо судлаач өөрөө одоо
аль группын хүмүүсээ мэднэ. Одоо treatment групптэй, эмчилгээний групп, control групп жишээлбэл эмчилгээ өгж байгаа хэд алинд нь юу өгж байгааг нь бол мэдэхгүй. Одоо нууц гэсэн үг баггүй, blind судлаач өөрөө нууц. Гэхдээ тэр судалгааг бол удирдах явж байгаа профессор нь бол мэддэг. За энэ хүмүүст нь тийм юм өгсөн. Нөгөө хүмүүс нөгөөгүй гэдгийг одоо профессор мэдээд идэг. Тэрнээ судлаач өөрөө мэдгүй. Тийм учраас судалгааны одоо үр дүн те одоо нотлохоо маш өндөр байдаг. Double blinded ч гэж одоо судалгаа бас сүүлийн үед бол явагдав. Тэр бол бүр үнэхээр нотлохооны түвшин бол айгүй өндөр. Тэр яадаг вэ гэхээр профессор нь өөрөө ч мэдэхгүй. Одоо тэр хүнд ямар юм өгж байгааг, энэ хүнд нөгөө хүнд юм өгж ийнэ үгүй мэдэхгүй. Зүгээр л адилхан юм таблетик өгч нь профессор нь ч мэдгүй, судлаач нь ч мэдгүй, зөвхөн имийг өгж байгаа одоо тэр лабораторич гэх юм уу те тэр нь л одоо мэддэг, нөгөө үедээ хилдэггүй. Тэгэхээр гарч ирж байгаа үр дүнгийн ингээ харахаар одоо үнэхээр одоо нотлохооны түвшин өндөр ийм судалгааны дүгнэлтүүд бол гарч ирдэг. Ийм ач холбогдолтой. За systematic review гэх нотлохооны түвшин бол хамгийн өндөр бол судалгааны арга гэж хэлсэн. Энэ systematic review гэхээр яадаг вэ гэхээр ерөнхийдөө одоо ингээд судалгаануудыг одоо те гаргаж ирээд нотлохоонуудыг те алдаа магадлагүйгээр найдвартай нэгтгэдэг юм судалгааны арга. Яадаг вэ гэхээр одоо судалгааны одоо асуудлаа тодорхойлоод судалгааныхаа аргаа олжоод тэр хүрээндээ бол бүх судалгааны одоо үр дүнгуудыг цуглуулна. Тэнгуутаа цуглуулж үзээ тэднээсээ шигшээд яг өөрт хэрэгтэй мэдээллүүдээ судалгааныхаа тайлангуудаа гаргаж авч ирээд тэнгуутаа датанууд дээр чанарын анализ хийн. Үнэхээр энэ одоо сайн судалгаа байна уу вэ? Манай одоо тий судалгааны асуултад одоо тий аргад тохирох одоо судалгаанууд байна гэдгийг шүүсэн мэдээллүүдээр нэгтгээд одоо шинэ мэдлэг гаргаж ирдэг ийм одоо systematic review гэдэг ийм арга байна. Энэ аргын давуу тал нь бол үйлчлүүлэгч болон асран хамгаалагчдад бол шаардлагатай мэдээллийг бол нэгтгэж өгдөг байх юм шүү дээ. Олон судалгаа нэгтгээд ийм судалгаагаар ийм тийм гэж бичсэн болохоор үйлчлүүлэгчид нэгдүгürt бол аюух ач холбогдолтой олон юм уншихгүй бүгдээрингийн нэгдээд тавьсан учраас хэрэгтэй мэдээлэл олоод авчна. Хоёрдугаар эмч нарыг бол сүүлийн үеийн мэдээллээр хангах юм шүү дээ. Энэ бүгдээрингийн нэгтгэгдсэн. За эмнэлзэн заавар удирдамж боловсруулахад бол үндэслэл болдог. Түүнээс гадна бодлого боловсруулагч нарт одоо тусламж үйлчилгээний эрсдлийг бууруулах арга хэмжээ авахт нь нотлохоонд суурилсан одоо мэдээлэл болдог ийм сайн арга байна. За ерөнхийдөө бол бид нар судалгааныхаа үр дүнд бол харилцан хамааралтай байна гэсэн ийм дүгнэлтийг ер нь нөлөөсөн байх магадaltaй гэсэн ийм одоо юунуудыг бол тий дүгнэлтүүдийг бол гаргаад идэг. Гэхдээ ер нь бол харилцан хамаарал, шалтгаан хамаарлыг бол наривчлан тодорхойлохдоо Bradford хийлийн критерийг бол зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Хамаарал болон шалтгаан байдгүй юм байна гэдгийг бол Bradford хийлийн критериэр гаргаж ирсэн. Жишээлбэл одоо энэ критериудад нь юу байдаг вэ гэхээр strength гэж байна шүү дээ. Одоо шалтгаан хамаарал нь хэр одоо хүчтэй байгаа юм те. Жишээлбэл шалтгаан нэмэгдэх тусам үр дагавар нь нэмэгдэж ийн үгүй. Consistency гэдэг нь тогтвортой байна уугүй те. Жишээлбэл яг энэ судалгааг те өөр нэг хүн өөр нэг газар өөр нөхцөл байдал өөр цаг хугацаанд хийхэд яг үр дүн нь адилхан байна уу? Хэрвээ адилхан байх юм бол одоо юу байх те шалтгаан хамаарал байх нь бол магадлал өндөр байна. Жишээлбэл түүнээс гадна специфици гэж байна шүү дээ. Үр дагавар нь үнэхээр өвөрмөц юм уу те? Цаг хугацааны хувьд те шалтгаан нь үр дагаврынхаа хойно яг цаг хугацааны хувьд тохиолдож байна уу юу? Тэгээд юу шалтгааныг нэмэгдүүлэх тусам үр дагавар нь нэмэгдэж байна уу юу? Тэгээд ер нь бол бидний ангаах ухааны ерөнхийдөө мэдлэгээр бол тайлбарлах шалтгаан үр дагаврыг тайлбарлаж болж байна уу юу гэсэн ийм одоо тэр одоо analogy жишээлбэл ийм төрлийн адилхан тий шалтгаан хамаарлын судалгаа өөр нэг хүнээр хийгдсэн байна уу гэсэн ийм критериудыг хангасны дараа энэ одоо үр дагаврын шалтгаан нь энэ мөн байна гэсэн ийм баталгааг бол гаргаж ирэх ёстой бол анхааруулсан байсан. Түүнээс гадна бол одоо үйлчлэгчийн аюулгүй байдлын талаар одоо ном биднэрт бол санал болгосон. Энэ номны нэр бол энэ дээр байна. Google дээр тавиад яхахлаар бол энэ ном бол гарч ирж илээ. Тэгээд судалгаа хийхдээ бол энэ номыг бас авч уншаарай. Strengths and weaknesses of available methods for assessing, measuring, scale of harm caused by health system гэдэг DMPS бол одоо зөвлөн болгосон ийм ном байна шүү.
За анхаарал хандуулсанд баярлалаа. Ерөнхийдөө бол хичээлүүд бол одоо ингээд дуслаа. Асуух тодруулах юм байвал асууж тодруулж болно. Сургалтын видео бичлэг, тэгээ PPT слайдуудыг бүгдээр ингээд эрүүл мэндийн хөгжлийн төвийн одоо вебсайтн дээр бүгдээр ингээд бол байршуулчихна. За тэгээд асуулт байвал асуугаарай.